Эрхэм гишүүдтэй энэ өглөөний мэндийг хүргье. Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулъя. Улсын хурлын эрхэм дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 2025 оны 4-р сарын 30-ны өдөр Улсын хурлд өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-оос 2028 оны төсвийн төсөөлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн засгийн газрын удирдлагын тухай удирдлагын 2026-аас 2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай Монгол Улсын их хурлын тогтоолын төслийг төсвийн байнгын хороо 2025 оны 5 сарын 14-ний өдрийн хуралдаанаа үзэл баримтлалын хүрээнд хилцүүлгийг явууллаа. Төсвийн тухай хуулийн 8-р зүйлийн 8.1-ийн 3, 8.1-ийн 4 дахь заалт, өрийн удирдлагын тухай хуулийн 14-р зүйлийн 14-ийн 2 дахь хэсэгт засгийн газар стратегийн баримт бичгийн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн хамт жил бүрийн 5 сарын 1-ний өдрийн дотор Монгол Улсын хуралд өргөн мэдүүлж, Улсын хурал жил бүрийн 6-р сарын 1-ний өдрийн дотор хэлэлцсэн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл хэлэлцсэн батлахаар заасны дагуу Монгол Улсын засгийн газраас Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, засгийн газрын өрийн удирдлагын 2026-аас 2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай Монгол Улсын их хурлын тогтоолын төслүүдийг боловсруулан өргөн мэдүүлсэн. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-оос 2028 оны төсвийн төсөөлийн тухай хуулийн төсөлд эдийн засгийн өсөлтийг 2026 онд 6%, 2027-оос 2028 онд тус 6.5%, инфляцийг 2026 онд 7%, 2027 онд 6.4%, 2028 онд 6% байхаар мөн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого болон нийт зарлагын хэмжээ 2026 онд 33 их найд 479.5 тэрбум төгрөг, 2027 онд 35 их найд 628.6 тэрбум төгрөг, 2028 онд 39 их найд 86 тэрбум төгрөг байхаар тооцож нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого болон нийт зарлага 2026 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 31.7%, 2027 онд 30.4%, 2028 онд 29.6% болж үе шаттай буурч дунд хугацаанд нэгдсэн төсөв алдагдaltaгүй байхаар тооцсон байна. Засгийн газрын өрийн нэгдсэн дүнгээр илэрхийлсэн үлдэгдлийг 2026 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 50%, 2027 онд 45%, 2028 онд 45% байхаар тооцсон байна. Байнгын хорооны хуралдаанаар хууль тогтоолын төслүүдийн хилцэх үед Улсын их хурлын гишүүд асуулт асууж үг хэлээгүй болно. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-оос 2027 оны төсвийн төсөөлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн засгийн газрын өрийн удирдлагын 2026-аас 2028 оны стратегийн бичиг баримт батлах тухай Монгол Улсын их хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хилцэхийг дэмжиж нэгдсэн хуралдаанаар хилцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.